штэ тэнэ. Чи миний оронд орчих. Би явж амарлаа. Ёо, чи бүр хизээ хүн бол суулж байна уу? Яаж надад гуугаад авчлаа. Баярлалаа анда. Чи өмнө дийлэх юм ба тий? Чи халуунтай юм шүү. Мэдгүй. Халуураад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Ханаад идгэрч өгөхгүй хамаг би салгалаа. Яана. Их сонирн байна аа. Өөрийгөө яа гэж хөвтчихээ. Юуны чинь тэмцээ. Наа би чинь ачаалал дийлхэ боллоо. Хэвтэрт орлоо. 4 сарын дараа тэмцээн болох гээд ханаад идгэрч өгөхгүй хэцүү байх чам. Ядаж өнөөдөр эртхэн хараад амар за. Яач ба. Үгүй ингээд хогцон мөдлөхөр зөрхөн тушаа өвдөөдөх юм. Хорон нэмлэг явах уу? Үгүй. Яшиг барьж аваад тарьжуул яах юм. Тэгвэл явж авъя. За, явъя. Мам, холод. Нүшээ яаж вэ? Өнөөдөр эмээ ууснаа уу? Ус. Өнөөдөр бүр хамаагүй дээр. Ашгүй дээ. Тэг 2 хоног сайхан амраадах бол хаалгаанд орлоо доо. Тэгээд яах вэ? Аа. 14 настай өхний зүрх өвдөн гэж яах вэ? 14 настай охины зүрх дурлцсан бол ч өвдөн л дөө. Бүү яав. Би бишээ. Манай найз Мая. Марлаа юу? Марлаа яасан? Харин өнөөдөр зүрх нь өвдөөд тэгээ би гэрт нүргэнч гисэн байхгүй юу? Ийм ч хүүхдийн зүрх өвдөн гэж байх уу? Халуунтай байсан. Аха. Арай байн хоолой нүгдэд идэм биш үсттэй. Тий. Та яаж мэдсэ чи? Байн ханаа түрээд байгаа гэсэн шүү дээ. За та хэдийн бодлоор идэвхтэй хөдөлгөөнд юу явуулдаг вэ хүмүүстээ? Спортоор хичээл. За спортоор хичээллэх. Дасгал хөдөлгөөн. Байнгын зүрх хийдэг. За өдөр тутмын тий давтамжтай хөдөлгөөнүүд орж ирдэг. За тогтмол дасгал хөдөлгөөнүүд юм байна. Өөр. За мөн спортоор хичээллэх тий. Мөн л дөө. Эхлээд хоолой өвдөн. Халуурна. Яваандаа үе мөчөөр өвддөг болно. Зүрхний хавлгаа гэмтээчвэл насан туршдаа л зовно гэсэн үг. Аав нь манай удмынхан зүрхээр явчих гэдгийг л яриад байдгийг. Ямар юмных нь удан байх вэ? Эртхэн мэдсэн бол аав нь зүрхний хаалгаанд орохгүй шүү дээ. Миний охийг нь ирчиж оруулчих уу? Тэг. За яаж юм Мая? Би энэ гайгүй юу? Хит хоног солиортлоо халуураад эм тариагаар бөмбөгдүүлж сайхан л гайг боллоо. Ястай ёрын ханаад юм. Наадах чи ханаад бишээ Мая. Тэгээ юу юм? Үе мөчөөр чи өвдөж байгааз? Чи яаж мэдсэн? Арай үзэж хардаг болсон юм биш үстэй. Наадах чи хэрэг гэдэг өвчин байхгүй юу? Манай аав залуудаа тоохгүй явсаар гад хүндрүүлсэн. Нөгөөдөр зүрхний хиймэл хавлаг хийх хагалгаанд орно. Чи надаар тоглоод байгаа юм уу? Үгүй Мая. Маргааш эмнэлэгт очиж шинжилгээ өгөөрэй. Хэрвээ хэрэг гэж онцлогдвол эртхэн эмчилүүл заа юу. За, марл. Бусдаас ам дамжуулж юм уудгүй. Ос ч юм уу, ундаа ч юм уу. Уудаг. Сургууль дээр ер нь бол байнга уудаг. Хаяа үе мөчөөр чи ингэж хэрэг байдалтай өвдөж гин үү? Бага. Заримдаа бүр төвчхийн аргагүй өвддөг. За ойлгомжтой. Ер нь бол
Эмчин та нарт энэ өвчнээ чин талаар нэлээд сайн дэлгэрэнгүй хэлж өгье. Хоолойны ангиныг эмчлүүлэхгүй удаан явснаас болж стрептококкийн цуснд дамжин халдварлана. За тэр нь үе мөчийг өвчлүүлдэг. За ер нь яванда зүрхний хавхалгыг гэмтээснээс болж хавхалгын нээгдэх хаагдах үйл ажиллагаа доголдож хавхалгын гажиг гэдэг юм үүсэж байгаа. Тэгэхээр хэрх өвчний эхний үеийн шинж тэмдэг бүрэн илэрсэн байна маралд. Нэг хэсэгтээ ямар ч байсан хэвтрийн дэглэм барьж эмчлүүлэх хэрэгтэй. Ойлгосноо. Хоолны дэглэмийг эмчийн зааврын дагуу хослуулж төгс эмчлэх юм бол хэрх гэдэг чинь эдгэрдэг өвч. Тэгэхээр санаа зовх зүйл байхгүй. Тэгэхээр энэ чи ер нь одоо ингээд гэр бүлийн нэг хүн халдвартай байхад бусад хүмүүсээ халдварлуулах магадaltaй гэсэн үг үү? Тэгэлгүй яах вэ? Тийм учраас би түрүүн таны шинжилгээг бас охинтой чинь хамтдаа өгөөд ирье гэж хэлсэн. Хамтдаа амжилна гэсэн үг. Ер нь бол энэ өвчнөөс яаж одоо урьдчилан сэргийлэх ёстой вэ гэхээр хоолоо өвдөх, хүчтэй халуурах үед нэгэн яралтай чих хамар хоолоо эмчит, мэрэгжлийн эмчит үзүүлэх ёстой. Шүдээ байн гуугааж явах ёстой. За идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой. Эрүүл зөв хоолно гэдэг энэ өвчний хувьд маш чухал. За тэгээд дээр нь тамхи татахгүй бол энэ маш том давуу тал болно гэдээ ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр ямар ч байсан хоёулаа марл хэсэг хугацаанд хэвтэж эмчлүүлэх нь дээ. Тэмцээндээ бэлтгэв үү? Тэгээл та. Ялахын тулд нэг хүн шиг байж хамгийн гол нь эрүүл байх чухал шүү. Бид нар ялах уу? Ялах.